Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Барилга байгууламж дахь эрчим хүчний үр ашиг юм болон эрчим хүчний тухай суур мэдлэг болгох сургалтанда эргэн тавтан орилно. Модуль 1-ийн 2 дугаар сэдвийн 2 дугаар хэсэг үгээр эхэлж байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өмнөх сэдвэрээ бүгдээрээ эрчим хүч гэж юу вэ гэж утсан бол одоо бүгдээрээ дулаан дамжуулалт буюу зарим эрчим хүчний нэр томьёог авч үзнэ. За би энэ слайдуудыг нэг уншаад явчих. Эрчим хүчний түвшингүүд дулаан нэг объектоос нөгөө объект руу урсдаг. Эрчим хүч нь тухайн орчинтойгоо тэнцвэргүй байдалд орох үед термодинамикийн 2 дахь хуулийн дагуу аяндаа энэ байдлыг багасган өөрчлөх боломж бий болдог. За, энергийн урсгал ба хувирлын үе шат, дулаан дамжуулалт. За, дулаан дамжуулалт нь 3 замаар явагддаг. Дамжуулалт, конвекц буюу дулааны урсгал бөгөөд дулааны урсгал ба цацрагаар явагдаж тэнцвэрт байдлыг дахин тогтооно. Дулаан дамжуулалт нь хатуу бид доторх дулааны шилжилтийн гол хэлбэр юм. Объект руу дулааныг өгөхөд тухайн цэг дэх атомуудын кинетик эрчим хүч нэмэгдэж тэдгээр нь илүү хурдан хөдөлгөөнд ордог. Атомууд санамсаргүй байдлаар хоорондоо мөргөлдөх бөгөөд энэ мөргөлдөөний үеэр тэд эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг дамжуулдаг. Ингэснээр бүх эрчим хүч нь дулааны тэнцвэрт байдалд хүрэх хүртэл объектын түсгэлд шилждэг. За, конвекц буюу дулааны урсгал. Конвекц нь шингэн болон хийн дэх дулааны зүүрлэлт юм. Энд молекулуудын холбоо хатуу бодисуудтай харьцуулахад сул байна. Шингэн эсвэл хий халаах үед температур өссөний улмаас нягтрал нь буурч энерги хүртсэн атомууд дээшилдэг. Бүх халсан атомууд хөндлөн дээшилж хүйтнүүд нь доошлоно. Энэ эргүүлэг нь систем дулааны тэнцвэрт байдалд хүрэх хүртэл үргэлжилнэ. Дулаан дамжуулалттай харьцуулахад дулааны урсгал нь хурдан байдаг. За, цацраг туяа. Энэ нь ямар нэгэн орчин эсвэл биед шаарддаггүй дулаан дамжуулах арга юм. Энэ нь цахилгаан соронзон долгион бөгөөд гэрлийн хурдтай шулуун шугамаар дамждаг долгионы шинж чанарыг харуулдаг. Түүнчлэн энэ нь яг л нарны гэрэл шиг вакуум орчинд дамждаг. Гадаргууд туссан цацраг нь эргэн ойж, шингэн эсвэл цааш дамжуулагдаж болно. За, эрчим хүчний нэр томьёонууд анхдагч эрчим хүч, хойрдогч эрчим хүч, нийлүүлэгдсэн эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хувилбарт эрчим хүч, нүхэн сэргээгдэх эрчим хүч. За, эдгээрийг задлан тайлбарлавал за, анхдагч эрчим хүч, хувиргалт, хойрдогч эрчим хүч. За, анхдагч эрчим хүч нь анхны нөөцийн нийт эрчим хүчийг агуулдаг. Анхдагч түвшинд нүүрс гэх мэт хатуу турш, газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрүүд. За, хойрдогч эрчим хүч нь үйлдвэрлэгдсэн түвш гэх мэт процессоос үүсэх түвшинд агуулгдсан эрчим хүч юм. Бензин, дизель, түвш гэх мэт хойрдогч цахилгаан эрчим хүч юм. За, нийлүүлэгдсэн эрчим хүч гэдэг нь хэрэглэгчдэд хүргэгдсэн эрчим хүчний агууламж юм. Эрчим хүчний үр ашиг гэдэг нь эрчим хүч нэгээс нөгөөд хувиргах системийн үр ашгийг хэмждэг хэмжүүрээ.
эрчим хүчний хувиргалт нь алдагдaltaй үргэлж хамт байдаг. Энэ нь эрчим хүчний үр ашигийг сэдв рүү хүргэж байгаа юм а. Эрчим хүчний үр ашиг гэдэг нь системээс олж авсан ашигтай эрчим хүчний хэмжээ юм а. Төгс эрчим хүчний үр ашигтай машин нь түүнд оруулсан бүх эрчим хүчийг ашигтай ажил болгон өөрчлөх болно. Юутай ч төгс эрчим хүчний машин гэж байдаггүй. За энэхүү зурган дээрээс эрчим хүчний дулаан дамжуулалтыг харж болно. Эрчим хүч, механизм, за дулаан алдалт, тэгээд ажил энэхүү зураг маань ойлгомжтойгоор тайлбарлавал одоо цахилгаан станцаас одоо хэрэглэгчдэд нийлүүлж буй дулааны зөвөрлөлт гэж ойлгож болно. Эрчим хүчний хэмнэлт, хадгалалт, сэргээгдэх эрчим хүч, нөхөн сэргээх боломжтой эрчим хүчний хэлбэрүүд товчхондоо олборлогдмол эрчим хүчний их үүсвэрт суурилаагүй. За бусад төрлийн гэтээ хатуу туршилтанд суурлаагүй эрчим хүчний их үүсвэр үүнд цөмийн эрчим хүч багтана. За анхдагч эрчим хүч нь энэ нь өөрчлөгдөж эсвэл хувиргаагүй эрчим хүч. Жишээ нь уран, тос, нүүрс гэх мэт. Хоёр дахь эрчим хүч гэдэг нь цахилгаан станцад анх дахь эрчим хүч нь хоёр дахь эрчим хүч рүү хувиргахыг хэлнэ. Станц нь үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрт нь эрчим хүчний хэрэглээ үүсдэг ба мөн дамжуулалт болон түгээлтийн алдагдалт бий болдог. За нийлүүлсэн буюу хоёр дахь эрчим хүч нь өөрчлөгдөж хувирсан ба хувирсан жишээ нь цахилгаан, бензин, кокс, тослох материалууд. За эцсийн хэрэглэгчдээр гарах алдагдалт, шаталтын алдагдал, түгээлтийн алдагдал, дамжуулалтын алдагдал зэрэг орно. За энэ хүрээд модуль 1-ийн маань одоо сэдвүүд өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сэдвээрээ дахин уулзцаая.